405 дугаар анги. Юанган сургуулийн сурагч. Юу? Чөүфэн тэгэд тийм хүчтэй гэж юу? Элит зэвсэгч түүнийг зогсоож чадаагүй юм уу? Түүний хүч арай л гажуу үгүй юу? Халзан эрийн үгийг сонссон хүн бүрл гүнзгий амьсгаа авлаа. Чөүфэнийг алдарт тосгоноос зугдах үед манай үеэл тосгонд байсан юм. Алдарт тосгонд Чөүфэнийг 13 давхар цэнхэр сүнсний тойргоор бүрхсэн гэсэн. Та нар цэнхэр сүнсний тойрог харж байсан уу? Гэж халзан эр асуулаа. Мэдээж харж байгаагүй. Гэхдээ цэнхэр сүнсний тойргийг зөвхөн цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч бүтээх чадaltaй гэсэн тийм хүчтэй ертөнц бүтээгч нарт хийж чадахгүй зүйл байдгүй гинлээ. Бас цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгчд жинхэнэ домог гэж сонссон юм байна. 9 нутагт тийм хүмүүстэй хоёрхан л бүлгэн байдаг. Нэг нь ертөнцийн сүнс бүлгэм, нөгөөх нь Жеовг. Алдарт тосгонд байдаг болов уу? Гэж зарим нь асуув. Тийм ээ, цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгчд юу ч бүтээх чадaltaй. Дээрээс нь тэр өдөр тэдний бүтээсэн сүнсний тойргийг энгийн цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч тавиагүй. Манай үеэлийн хэлснээр бол тэр цэнхэр сүнсний тойргууд тэнгэр газрыг бүрхэж байсан гэсэн. Тийм сүрлэг сүнсний тойрог байна гэд төсөөлтөө. Тэнгэр минь бүр тэнгэрийг хүртэл бүрхсэн юм уу? Ямар харагдаж байсан бол? Төвний үгийг сонссон хүн бүрл гүн цочролд орон тэр сүнсний тойргийг харж байгаа мэт төсөөлөн дээш ширтэв. Төсөөлөх хэрэггүй. Толгойч нь хөрөхгүйз. Гэхдээ тэр хүчрхэг сүрлэг 13 давхар сүнсний тойргуудыг бүгдийн Чөүфэн устгachсан. Тэр үед хоёр тэнгэрийн төвшний хүн Чөүфэнийг барих гэж очисон боловч сүхэнд цавчуулан өгсөн. Гэж халзан эр инээмсэглэн хэллээ. Тэр яг л өөрийнхөө нүдээр харсан юм шиг дөрслөн үзүүлж байв. Чөүфэн сүхээрээ хоёр тэнгэрийн төвшний хүнийг алчихсан юм уу? Арай тэр асуура сүнс сүх гээд байгаа нь элит зэвсэг биш үсттэй? Гэж хүмүүсийн аман ангайн асуулаа. Тийм л байх. Гэхдээ элит зэвсгийн хүч чадал хязгаарлагдмал байдаг. Гэхдээ Чөүфэн ганц элит зэвсэг бариад тэнгэрийн төвшний хүмүүсийг алж цэнхэр сүнсний тойрог устгаж байгаа нь юуг илэрхийлж байна? Тэр бол жинхэнэ гоц суут гэсэн үг. Гоц суутнууд дундах гоц суутан. Гэж том халзан эр бэширсэн харцаар ширтэв. Чиний хэлсэн үнэн бол Чөүфэн тэдний настангуудыг хордуулж асуура сүнс сүхийг хулгайлаагүй байх нэ? Тэгэхээр тэдний нүдэн дээр нь асуура сүнс сүхийг авах үед бусад бүлгэмүүдийн настангууд түүнийг хориглож байгаад алуулжээ. Тэгээд Чөүфэн тэдний бүтээсэн тэнгэр бүргсэн сүнсний тойргийг хүртэл устгасан байх нэ? Гэж хүмүүс араараасаа асуулаа. Мэдээч шүү дээ. Манай үеэл болсон бүх зүйлсийг харсан болохоор гарцаагүй үнэн. Гэж халзан эр хэлв. Гэхдээ тийм зүйл байх боломжтой гэж юу? Чиний хэлсэн үнэн бол Чөүфэн аль хэдийн хангалттай хүчрхэг болчихсон юм биш үү? Яагаад нуугдах хэрэгтэй гэж? Гэвч том халзан эрийн үгэнд хэн ч итгэлгүй ширээ-ширээн дээр эргэн ирж хоолоо идцгээлээ. Юу ч мэдэхгүй юмнууд та нарт энэ талаар хэлж шаал дэмий цагаа үрлээ. Тэднийг харсан том халзан эр нэлээд ууралсан юм. Шүлсээ цацартал ингэж их юм ярьж байхад хэнч түнд итгэхгүй байгаад тэр ихээр уурлаад нөгөө хоёр лугаа ширтэн ингэж хэллээ. Та хоёр надад итгэж байна уу? Том аха, танд итгэхгүй байгаад гол нь биш. Гэхдээ арай л үнэмшилгүй байна. Чөүфэн чинь ердөө 16 настай хөөхд шүү дээ. Тэр яаж тийм хүчрхэг байдгийм? Гэж бараан арьстай эр инэн хэллээ. Тийм шүү, том аха, үеэл чинь худлаа ярьсан биш үү? Гэж нөгөөх нь ч инэн хэлв. Үнэн үргэлж итгэхэд хэцүү байдгийм. Над шиг ухаантай хүн л зөв бурууг ялгаж чадна. Хоёр дүүнч итгэхгүй байгааг харсан том халзан эр аягтаа дарсаа гудраад уртаар санаа алдах үед ганцаардсан ухаантай хүн шиг харагдав. Тэр үеэлийнхэн хэлсэн бүхэнд итгэсэн нь маш тод харагдаж байлаа.
Тэр Чүфэнийг үнэхээр уял дүүгийнхэн хэлсэн шиг хүчрхэг гэдэгт итгэж байсан юм. Ноёдоо ийшээ. Яг энэ үед дэм буудлын менежер царайтай өвгөн сандран инээмсэглэлээ. Сайн харах юм бол түүний бие нь чичирч байсан юм. Түүний ард 18 залуус байсан ба ихэнх нь дундаж насных байсан ч ёр бусын ауратай залуучууд ч харагдаж байв. Тэд бүгд парафаунд төвшнийх байлаа. Тэд бүгд Йонган сургуулийнх байна. Чүфэн ч малгааныхан завсраар ганц ширтээд л тэднийг хаанхах болохыг мэдсэн юм. Гурван новшоо зайл! Дэм буудалд орж ирсэн даруйда Йонган сургуулийн нэг сурагч өнөөх 3 том биетэй залуу руу чижлэн хашгирлаа. Тэднийг харсан гуравч цаг алдалгүй босоод уучлал гуйсан аятай бөхийгөд суудлаа тавьж өглөө. Яг энэ үед бусад үйлчлүүлэгчид ч айдаст автсан юм. Тэд эдгээр хүмүүсийн хэн болохыг мэдэхгүй ч гэлээ маш их аюултай гэдгийг сайн мэдэж байв. Зарим үйлчлүүлэгчид дэм буудлаас сэмхэн гарахаар оролдлоо. Бүгдээрээ сууцгаа! Гэвч Йонган сургуулийн сурагчдыг ахалж яваа нэг сурагч чангаар хашгирав. Түүний хашгирааныг сонссон хүмүүсийн зүрх нь суг үсрэх шахан суудалдаа эргэж сууцгаалаа. Үйлчлэгчид менежер хүртэл хоосон сандал олж суулаа. Бид бол Йонган сургуулийн гол танхимын сурагчид. Бид энд төр байрлах болохоор анх шаардлага байхгүй. Бүгдээрээ ширээн дээрээ сууцгааж идэж ууцгаа. Гэхдээ хинч гарч болохгүй. Би олон хүнтэй уур амьсгалд дуртай. Олуула байх тусам сайн байна. Хэн нэгэн миний тав тухыг алдагдуулах юм бол өөрсөддөө л гомдорой. Гэж Йонган сургуулийн сурагч хэлв. Түүний үгийг сонссон хүмүүс ч толгоогоо гудайлган хоолоо идлээ. Ядаж байхад дэм буудалч ширээ цөөтөө байсан болохоор том биетэй 3 эр яахаа мэдэхгүй сандран Чүфэний ширээн дээр ирэв. Хөөе, чи тийшээ очицсуу. Биднийг эдэж байхад саад болж болохгүй шүү. Гэд том халзан эр Чүфэн рүү чэжлэн хэлснийхэн дараа 3 хүн суучсан байгаа 4 хүний ширээ рүү зан хэллээ. Чүфэн түүний үгийг тоогчгүй Йонган сургуулийн сурагчдын суусан ширээ рүү ширтэв. Учир нь тэд ямар нэгэн зүйлийн талаар шивнэлдэн ярилцаж байсан юм. Эргэн тойрны хүмүүс тэдний яриаг сонсож чадахгүй ч Чүфэн бүгдийг сонсож байлаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 406 дугаар анги. Тэр Чүфэн юм уу? Би маш их ууртай байна. Захирал Цин нутагт салбар сургууль барих ажлыг тан ийшүү даатгсан. Гэтэл тэр өдөржин зугаацаж бидэнд хамаг ажлаа үлдээчих гэж нэг сурагч нь дурамжхан хэллээ. Бидгийг гомдлолоод бай. Түүнээс дорой байгаа нь бидний л буруу. Тэглээч тан ийшүүч ганцаараа ийм биш. Галт бурхан сургууль, нуугдмал цагаан бүлгэм, эрх чөлөөт хөндийч бас адилхан байгаа. Тэд Чүфэнийг барихын тулд Цин нутагт салбар сургууль бүлгэн барьж байгаа. Гэтэл тэр дөрөв нийлчгээд өдөржин зугаацгаас өөр зүйл хийдгүй. Элдний бурхан хөндийн залуу ахлах хичнээн өнгөрөөч гэлээ. Тэр л ганцаараа ажлаа ёс журмаар нь хийж байгаа. Тэр залуугаараа байгаа ч гэсэн Цин нутагт салбар сургуулаа барих ажлаа зүй ёсоор нь гүйцэтгэж байгаа. Тэр манай шилдэг сурагчаас хэд дахин хүчтэй хэн мэдлээ? Бидхий гомдол гэж хэлсэн сурагч өөрөө хүртэл гомдлон хэлв. Ямар тач таагүй зүйлсийн талаар яриад яах вэ? Сайхан ууцгаая. Халив ууцгаая. Хоолоо идчихэд хурдан ажилдаа оръё. Сарын дотор салбар сургуулийг барьж дуусгахгүй бол биднийг тан ийшүү гарцаагүй шийтгэн. Гэж Йонган сургуулийн сурагчид хундгаа өргөн ууцгаалаа. Хөөш, би чамтай яриад байна. Нусгай минь намайг сонсохгүй байна уу? Яг энэ үед том халзан ир Чүфэн рүү уурлав. Тэр Чүфэнийг ширээнээс яв гэж хэлээд байхад Чүфэн түүнийг тоосонгүй. Энэ нь ч түүнийг нүүр хийх газаргүй болгосон юм. Гэхдээ Йонган сургуулийн сурагчид энд байсан болохоор тэр чангаар хаашгирч чадахгүй байлаа. Тэгээд тэр Чүфэний чихэнд сүрдүүлэн шивнэлээ. Новш минь, чи хэлгүй юм уу дүлий юм уу? Хоёр чихээ хэлтэйгээ цуг тастуулмаар байна уу? Чамаг түрүүн үнэн зүйлс ярьсан болохоор амиг чинь өршөөе.
Гэд Чүфэн инээмсэглэн хэлв. Юу? Моносхай намайг сүрдүүлнэ гинэ? Чи миний амийг өршөөнө гэсэн үү? Амнасаа уйдсан юм шиг байх шүү. Чүфэний үгийг сонссон том халзан ир уурандаа шүдээ зуугаад Чүфэний хувцснаас заамтахаар гараа сунгалаа. Чүфэний бие жервс хийх үед тэр том халзан ирийн нүдэн дээр нь алга болчихов. Тэгээд тэр эргэж гарч ирэх үедээ Юанган сургуулийн сурагчдын сууж байсан ширээн дээр гიშгэн буугаад ингэж асуулаа. Тан ишүү одоо хаана байгаа? Чи хэн бэ? Тэрнийг харсан Юанган сургуулийн сурагчид өөрийн ирэхгүй нэг алхам ухарцгаав. Тэд болгоомжтойгийнх нь Чүфэнийг шинжлээ. Учир нь тэд Чүфэнийг ирж байгааг ч анзаараагүй болохоор түүнийг гарцаагүй мундаг тулааны мастер гэж бодсон юм. Намайг танихгүй байгаа мó? Чүфэн хөнгөн инээмсэглээд малгайгаа авч эрхэмсэг царайгаа ил болгов. Тэр яг эрен сурвалжлах хуудсанд эрэхтэй адилхан царайтай байлаа. Чи Чүфэн юм уу? Түүнийг харсан Юанган сургуулийн сурагчдын сандарсан царай нь баяр баяслаар дөөрөв. Юу? Тэр Чүфэн юм уу? Яг энэ үед бусад хүмүүс ч түүнийг анзаарлаа. Сайн харсны дараа ширээн дээр зогсож байгаа хүн яахын аргагүй Чүфэн байлаа. Түүнийг таньсан хүмүүс ч айдас давтсан юм. Юанган сургуулийн сурагчид болон Чүфэн тулалдахвэ гэхээс айж олон хүмүүс угсхийн ширээн доогуур орж хаалгатай ойрхон байсан нь хар хурдаараа гүйн гарцгаав. Гэхдээ хамгийн их цочролд орсон нь том халзан ир байлаа. Тэр байсан газраа сүнсэн зайлсан мэт зогсолтгүй чичрэн сууж байв. Гарт нь байсан савх газар тунах үед царай муутай нүүр нь ярван айдас тодруулахад бүрч царай муутай харагдлаа. Учир нь тэр дөнгөж сая Чүфэнийг доромжилж сөрдүүлсэн. Чүфэнийг ер бусын хүчрхэг гэж итгэдэг тэр ёстой л үхлийн ял авсан мэт болчихов. Түүнийг бариад ав. Түүнийг барьчих юм бол маш их шагнал авна. Гэнэт Юанган сургуулийн нэг сурагч чангаар хашгиран Чүфэн рүү дайрлаа. Гэвч түүнийг ойртохоос ч өмнө Чүфэн энгийнээр алгаа дэлгэн цогох үед өнөөх сурагчийн биеийн дэлбэрэн хаа сайгүй цус цацруулав. Араас нь Чүфэн хэд хэдэн алганы цохилт илгээж хормын дотор 17 хүнийг дэлбэлэн алсан юм. Залуу баатра, миний амийг өршөөгөөч. Яг энэ үед дайрах гэж байсан Юанган сургуулийн сурагчийн царай нь цаас мэт цайж харцын айдас бүрхлээ. Тэр хоромч эргэлзэлгүй газар сөхрөн мөргөж бурууга хүлээв. Номын ах нараа нүдэн дээрээ хормын дотор дэлбэрч өгөхийг харсан тэр айдасаа дарж чадахгүй байсан юм. Яг энэ үед тэр Чүфэний ямар аимшигтай гэдгийг ойлгосон юм. Тан Ишүүгийн дорд үзээд байдаг энэ хүн 16 настай жаахан хүү байлаа юу? Тэр бол нүдээ ирмэхгүй алдаг жинхэнэ чөтгөр байна. Ахад асууя. Тан Ишүү одоо хаана байна? Гэж Чүфэн удаанаар ширээн дээгүүр алхан ирмэг дээр нь ирээд явган суугаад газар мөргөж байгаа Юанган сургуулийн сурагчаас асуулаа. Би мэднэ. Би Тан Ишүүг хаана угааг мэднэ. Гэхдээ тэрийг хэлэх юм бол намайг амьд үлдээх юм уу? Тэр сурагч сэргэлэн байсан болохоор шууд хариулсангүй. Зөв хэлэх юм бол амийг чинь өршөөхөөс гадна шагнаж ч болно. Гэж Чүфэн нүдээ онийлгон чөтгөр мэт инээмсэглэв. Түүний инээмсэглэлийг яаж ч харсан Юанган сургуулийн сурагчид муу совин татаж байлаа. Гэхдээ л түүнд өөр арга байхгүй байв. Чүфэн түүнийг амьд үлдээхгүй байсан ч түүнд зам заахаас өөр арга байхгүй. Ядаж л зам заах юм бол амьд үлдэх өчүүхэн ч гэсэн магадлалтай болохоор тэр өндийн босоод ингэж хэллээ. Би зам зааж өгье. Надад шагнал хэрэггүй. Миний амийг л өршөөчих. Гуйж байна. Намайг битгий алаач. Надад асрах ёстой овгийнхан байгаа. Намайг байхгүй бол тэд өлсөж өгөхөөс өөр замгүй болно. Тэглээч би сургуулийн жижигхэн сурагч болохоор чиний эрен сурвалжлах хуудас надад огтхон ч хамаагүй. Санаа бүү зов. Би чамайг алахгүй л гэсэн бол алахгүй.
Гэт Чүфэн түүний мөрнөөс барих үед хүчтэй салхи дэм буудалд салхилж тэр хоёр алга болчихов. Чүфэнийг явсны дараа дэм буудлыг анир чимээгүй байдал бүрхлээ. Ширээн дор байсан хүмүүс айснасаа болж хөдөлж чадахгүй байв. Нэлээд хугацаа өнгөрсний дараа ямар ч хөдөлгөөн байхгүй байгааг харсан хоёр том биетээр ширээн дороос болгоомжтой гэгч нь өндийн гарч ирлээ. Гэхдээ дэм буудал доторх үзэгдлийг хараад тэдний хөлн сольдож ухаан алдах шахсан юм. Дэм буудлын шал хан тааз гээд хаа сайгүй цусаар будагдсан байв. Том аха, та зүгээр үү? Том халзан эрийг амьгүй мэд сандал дээрээ сууж байгааг харсан хоёр ч хажууд нь ирээд асуулаа. Одоогийн түүний царай нь анх Чүфэнийг таниад цочирдсан хэвээрээ байсан ба нүд нь огт анивчихгүй байлаа. Нэлээд хугацааны дараа тэр амнэн ингэж хэллээ. Тэр үнэхээр миний үеэлийн хэлсэн шиг хүчирхэг юм байна. Дэндүү хүчирхэг. Үгээ хэлж дуусаад том халзан эрийн бие нь хажуулдан ширээн дээр савж унсан юм. Түүний бие ахиж хөдөлсөнгүй. Нөгөө хоёр том биетэй ирч үүдж биеийн шалгасныхаа дараа гүн цочролд орлоо. Учир нь том халзан эр айснасаа болж гүн цочролд орон үхсэн байв. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.